2016-аас 2020 оны аймгийн стратегийн үйл ажиллагааны хөтөлбөрт халдварт болон халдварт ус өвчнийг урьдчилан сэргийлэх, энэ үзлэгийг зохион байгуулах энэ чиглэл рүү бол томоохон ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ ажлууд маань хийгдээд хоёр дахь үе шат руугаа орж байна. За нэгдүгээр үе шат бол бүх сумдуудаараа эрүүл мэндийн нэгдсэн баг гарч бид бүхэн иргэдийнхэн донд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байсан бол хоёр дахь шатны бас ажлууд маань эргээд жишээлбэл нэг суманд анхны удаа очсоос хоёр дахь ээлж рүү орж байна л гэж ойлгож байна. За тэгээ энэ хугацаанд бас иргэдээс лабораториор шинжилгээ авах, халдварт болон халдварт ус өвчний үзлэгт иж бүрнээр нь ялангуяа зорилттой бүлгийн тэр дундаа цаашлаад хүүхэд багчуудын бас үзлэгийг ч гэсэн их олон тийм цогц үйл ажиллагааг явуулж байгаа. Цаашид бидний томоохон ажил бол энэ ажлыг бас шийдвэр гаргах төвчний хүмүүст хүргэж энэ эрүүл мэндийн байгууллага, энэ төр захиргааны байгууллагууд хамтарч энэ иргэдийнхээ энэ эрүүл мэндийг хангах чиглэлээр ялангуяа тэмдэг ус урьдчилан сэргийлэх чиглэлээр бол илүү их төлөвлөгөө анхаарч байгаа. Тэмдэг уснаас урьдчилан сэргийлэх чиглэлийн ойлголтыг, мэдээллийг зөвхөн мэдээлээд нэг суулгаж байгаа төхөөс илүү бүр олон нийтийн арга хэмжээнд тулгуурлаж нийтийн бүжиг байх уу, мөн асуулт хариултын тэмцээн байх уу, энэ дээрээ олон нийтийг бас нэлээд сэтлийг төрүүлсэн энэ олон талт арга хэмжээл зохион байгуулж байна л да. За яг хаа ингэснээрээ бид бүхэн энэ халдварт өвчний эртэлрүүлгийн хэмжээнд бол нэлээд үр дүн бол гарч байгаа. Гэхдээ энэ үр дүнг баталгаажуулах нэг асуудал бол энэ өвчлсөн энэ халдварт өвчний үзлэгээр илэрсэн хүмүүсүүдийг эмчлэх асуудал томоохон асуудал болж байгаа. Энэ чиглэл рүүгээ ер нь манай эрүүл мэндийн газар, аймгийн стратегийн хамгаалалт төр захиргааны байгууллагууд бид бүхэн бас хамтарч ажиллагаар бас нэлээд ажлуудыг төлөвлөж байна. Жишээ нь 2020 онд бол бид бүхэн эрүүл мэндийн үзлэгийн зөвхөн эрүүл мэндийн газраас бүх зардлыг бас гаргадаг. Тухайн сумын стратегийн хамгаалалтын газар, мөн олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагууд бүгд хамтарч зөвхөн эрүүл мэндийн төв, аймгийн эрүүл мэндийн газрын эмчнэр ажилддаг. Тухайн иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгдээр манай нийгмийн салбарыг болох боловсролын байгууллага, цэцэрлэг энэ байгууллагууд маань бүгд хамтарч ажилладаг. Энэ бас энэ маань цаашдаа үр дүндээ хүрнэ гэдэгт бас итгэлтэй байгаа.